Амьд бус амьдрахсад кино бүтээгчдийн бүтээл. Тус тусын хүсэл зорилгоо өрлөн амьдралын далайд сэлж яваа. Бие биенээ огтоос танихгүй, магадгүй хизээж уулзалтахгүй байж болох залуусыг хэн ямар учраас нэг дор цуглуулах болов? Алхам тутамдаа элдв бүхнээс айж болгоомжулж явсан нэгэн үгэн тэнгэрт халихынхаа өмнө амьдралд нь хэсэгэн зуур дурсамжуулдээ чадсан дөрвөн хүнд өв хөрөнгөө үлдээхээр гэрээсэлжээ. Аргыгаан дуут. Би чамтай дахиж харилцмааргүй байна. Шатнас. Чамаар тариулах юм бол улам их өвдөх юм шиг. Цагтаа тэр очимоор байвал өөрөө л очицаа юу? Оо, Гэвч хөрөнгө тэдэнд зүгээр очихгүй. Өвгний болцол залуусыг урд хянаж хийж байгаагүй нууцлаг ажлыг сарын турш хийх шаардлагатай болгоно. Тэр ажил бол айдас үргэх. Өдөр бүр өөр хөгжлүүлэгч, өөр айдас, өөр үйл явдал. За тэгэхээр асуудал хаанаас эхэлсэн гэлээ? Бид хоёр хин юм сонсоод байгаа. Хамгийн түрүүнд би өөсөө хатааг нь олж хараад байгаа байхгүй юу? Шүн болгон хажуугийн өрөөнд тэмхтэй хүний ойлгох чимээ сонсогдоод. Тэгээд энэ бол миний хувьд байж болсон шүү зүйл. Энэ цэвэр надад өдөр болго ирдэг болсон. Наад асуудлыг чи шийддэг ийм газар байдгаа гэд таад хаягийг өгсөн юм л та. Үүнийг хийж чадвал мөнгө тэднийх. тэгэхээр төлөвлөгөө юм байна. Манай залуучууд мундаг санаа зовх хэрэггүй за. Цагааг хүн амтаалчихаас өмнө тэр нохойг нь олоод өгч ирсэн. Өөш. Хохтой цогоог өччих. Шамар миний нохойг нь алдчих юм байна. Чам тайлбарлах байхгүй. Эхлээ шийдэглээ авах мэдээ. Бэтгэ бядаг. Цоо. Дэлмийн энтертайнмент үзүүлж байна. 3 2 1 Яаж вэ? Минь дэлбэрчээ. Өөш. Тохыг хэдэнд ч юм шүү бай. Энэ осмосоо татхад яах юм бэ ч одоо. Айдас үргээгч энэдмийн олон ангид уран сайхны кино тун удахгүй бүх IPTV-гээр